Сайн байцгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах ажилтан Сарантуяа байна. Сайн байцгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлал хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шилжгээний ажилтан Гамболор байна. За тэгээд энэ зуны үйлрэлд бол одоо бас харшлын яг цаг үе байгаа тий Гамболор. Тэгээд бид бас иргэдэд энэ харшилтай холбоотой мэдээллүүдийг аль болохоор бас хүнс, орчинтой ингээ холбоод ялгааслагыг нь гаргаад бас иргэдийн харшлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх. Тэгээд энэ харшлаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлээс сэргийлэх ийм зорилготой өнөөдрийн подкастыг хийж байгаа. Тэгэхээр одоо хоол судал хүнсний аюулгүй байдлын албан маань бол иргэдэд чиглэсэн хүнсний харшлын талаарх бол инфографик мэдээллийг бол пэйж хуудасаараа бас нийлээ өгөөд бас тийм ингээд иргэдээс бас асуултууд ирж байгаа тодруулах юм шаардлага байгаа. Тийм тэгэхээр бас энэ подкастаараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээд хүнсний харшлын талаар өөр нь иргэд ямар ойлголттой байдаг гэж боддог вэ? Ерөнхийдөө иргэд бол хүнсний харшлын талаар ойлголт ерөнхийдөө маш бага байдаг гэж хэлж болно. Тэгэхээр ер нь хүнсний харшил гэж юу гэхээр аливаа нэгэн хүнсийг хэрэглэсний дараа одоо хүний дархлааны хэвийн бас хариу уруулын дунд одоо үүсч байдаг. Тэгэхээр хүнсний харшил бол одоо юу гэдэг нь арьс салстаар өнөрлөх ч юм уу те зам арьс салстаар нэвтэрсэн тохиолдолд бас хүнсээ нийдэж хэрэглээгүй тохиолдолд бас үүсч байдаг. Мөн тухайн хүнсийг хэрэглэсний дараа 72 цаг дотор бол хүнсний харшил бол үүсч байдаг. Одоо бүр дөнгөж үнэрлээд ч юм уу одоо харшил өгөх тохиолдол ч гэсэн байж болдог. Тэгвэл бас хүнсний харшлын шинж тэмдгийг бол яг шууд эзний дараа илэрхгүй учраас хүн төрөлдөх магадaltaй юм байна. Идээгүй байхад бас арьс салстаар нэвтэрч бас очиж идэх юм бол бас энэ хүнснээс болчлоо гэдгээ бас тааж чадахгүй шүү дээ тий. Тийм бас зарим мэдэхгүй тохиолдол байж болно. Одоо жишээлбэл бага насны хүүхэд хултай айрганд ойртож байгаа дургуул ам нь хавдах тохиолдлууд ч гэсэн байж байдаг. Тэр бол одоо хүнсний харшилтай холбоотой. Яг айраг гэснээс бас монголчууд ч нөгөө хүүхдийг 100 чирэгжүүлнэ гээд айраг төрхэд наран дээх тухай бас нэг юм ардын арга чаргыг их хэрэгэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр нь бас арьс салстаар нь нэвтрээд хүүхдэд бас харшил өгөхөл байдаг. Тэр бол одоо хүнсний харшилтай. Яг нөгөө харшил тухайн айраг цагаан эдэ болох айрагт нөгөө харшлага өгөхд бол одоо ямар нэгэн харшлын уруул явал өгөхгүй харшлахгүй байж болно л доо бас. За тэгвэл хүнсний харшлууд дотроо одоо хамгийн их харшил үүсэх магадaltaй хүнсний талаарх мэдээлэл үү? За тэгэхээр ер нь бол нөгөө 90% харшлыг үүсгэж идэх хүнснүүд гэх юм бол юу байгаа л да? Самар, өндөг, буурцаг, далайн одоо хүнстэй гурил буюу одоо буудаан гуриланд одоо харшил үүсгэх эдгээр хүнснүүд нь бол 90% харшлыг одоо илүү харшил төрүүлэх чанараар одоо маш өндөр хүнснүүдэд орж идэг. Тэгэхээр чи саяны одоо хэлсэн энер төрөлчин бол хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсэнд одоо бараг бүгд орох гэдэг юм тийм үү? Тий. Ер нь бол одоо хүүхдүүдэд илүү нөгөө хүнсний харшлын уруул одоо хүүхдүүдэд илүү илэрж идэг. Одоо насан туршсан хүнийг бодвол илүү одоо илэрж байдаг байна шүү дээ. Насан туршсан хүний харшлын одоо уруулын хувьд бол арай өөр төрлийн тий одоо далайн гаралтай хүнс байд юм уу тийм үү буудаан гурил зэрэгт одоо харшилж идэг бол одоо хүүхэд бол сүүн бүтээгдэхүүн сүү биш та одоо тийм сүүндээ харшилж идэг за мөн самрын төрлийн харшинд илүү одоо илүү харшламтай байдаг одоо харшил төрүүлэх чанар өндөртэй хүнсэнд харшламтай байдаг. Яг ургамлын харшил гэхээр улиралтай нийлэн холбоотой цаг улиралтай тийм дулаараад ургамалд навч дэлгэрсэн энэ үер гэж ярьдаг. Хүнсний харшлын тухайд улирал нөлөөтэй юу? За хүнсний харшлын тухайд бол ер нь бол улирал нөлөөг байгаа. Аль ч одоо дөрвөн улирал тухайн одоо харшил үүсгэдэг хүнсээ эдэж хэрэглэж явж шууд хүнсний харшил өгч идэг. За тэгээд жишээлбэл одоо самрын харшил гэж ярьж байна тий. Самрын харшил хүүхэд нэгэнт харшил өгсөн бол тухайн бүтээгдэхүүн одоо самрыг бол насан туршидаа л эдэж хэрэглэхгүй байх ёстой. Тэгэхээр одоо ер нь бол бас одоо юу гэдгийг хүнсний нэр төрөл их олширсан хэрэгжээ ихсэн. Дээр үед бол юу гэдэг нь бас тодорхой хязгаарлагдмал үед бол харшлын тухай яриа бага байсан. Одоо бол ерөөсөө тэр их олон сонголтын дундаас бас яг юунд харшлаад байгаагаа ялгах нь ч бас хэцүү. Гэтэл бас тэр олон сонголтуудыг хийхгүй татгалзах нь ч хэцүү тийм ээ. Яаж одоо хүнсний харшлаас ер нь урьдчилан сэргийлэх вэ? За ер нь бол одоо хүнсний харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хүн маань одоо юунд харшлаад байгаагаа эхлээд одоо сорил тавиулаад мэдэх хэрэгтэй байгаа. За энэ сорил нь болохоор арьсан дээрх сорил болон цусаар одоо өгс сорилоор одоо илэрхийлж болно. Тэгээ энд юу анхаарвэ гэхээр энэ сорилыг бол одоо тухайн хүнсний бүтээгдэхүүнийг идээд одоо арьс харшлын одоо шинж тэмдэг өгөөгүй үедээ
тухайн сорилыг тавиулах нь байна. 14-21 хоног тухайн бүтээгдэхүүний хэрэглээгүй үедээ энэ сорилыг тавиулж болно. За арьсны сорилын хувьд бол арай харьцангуй үн ханшийн хувьд бол арай хямдхан байдаг. Цусаар өгөх сорил бол арай уралж бодсон үнэтэй байдаг учраас арай үнэтэй байдаг байгаа. Гэхдээ аль нь одоо аль хүнсэнд харшилтай байгааг мэдэж болно. Одоо жишээлбэл нэг хүнсэнд харшлаад байна гэд ээж аав нь тухайн хүүхдийг шийджилж байхад тэрнээс өөр төрлийн хүнснүүдэд бас харшил илэрх тохиолдол гарч болно. Тэгэхээр чи яг хөө мэдээж эхлээд бол хүмүүс яг харшил өгөөд одоо хүүхдэд нь зовир илрээд ч юм уу санаан зовоод ингээд арга хэмжээ авч имдэг рүү хандчил тэр харшлын тухай л одоо бодож эхэлж байгаа шүү дээ. Түүнээс ихэвчлэн урдчлан сэргийлээд харшлын сорил тавиулаад аль хүнснээс харшлах нь өндөр гэсэн юм алхам барагтаал хийдэггүй те. Тэгэхээр тэр сая одоо өөрөө чи хэлснээс ойлгоход бол эхлээд харшлах шинж тэмдгийг эмчлээд намдагаа тэгсний дараа сорил тавилна гэсэн үг үү? Тэгс үг. За дараа нь тэгээд нэгэнт тухайн хүн маань ямар харшилтайгаа мэдээд тэр хүнснээсээ ерөөсөө хол байх хэрэгтэй. Одоо идэж хэрэглэхгүй. За дараа нь тэгээд нөгөө арьс идэж хэрэглэхгүй байна. Ингээ миний харшил хөдлөхгүй байна гэж ойлгож болохгүй. Тухайн хүнс одоо айрагч байд юм уу те самарч байд юм. Тэр хүнсэнд ер нь арьс салстаараа одоо хөрөлцөхгүй байх хэрэгтэй. Тэгжээж одоо сэргийлж чадна гэж хэлж болно. За тэгэхээр хүнсний харшил бол түрүүн ярьснаар эзнээс 72 цагийн дараа эсвэл одоо эдээгүүчээс арьс салстаар ингээд хүнд харшил өгж идэгаа гэлээ. Яаж одоо хүнснээс харшилчлаа гэдгээ ер нь ямар шинж тэмдгээр таних вэ? Ер нь бол энэ нөгөө хүнсний харшил бол энгийн харшилтай бас адилхан шинж тэмдэг бас өгж идэг. За жишээлбэл одоо хүнсний харшил нь бол одоо уушиг зүрх, хоол боловсруулах мэдрэлийн шинж тэмдгүүдээр илэрж болно. Жишээлбэл одоо арьсны төрөлд бол одоо захтнах, улаах, бэлцрүүдэх, хавдах гэдэг юм уу те. За мөн хоол боловсруулах зам дээр гэх юм бол одоо дотор муухаарах, бөөлжих, одоо гидс базлах, суулгах. За мөн амьсгалын замд шинж тэмдэг нөхөн бол нус гойжих, одоо амьсгал шуугах, амьсгал боогдох буюу одоо хүнс шинж тэмдэг. Энэ нь одоо анафилакси буюу одоо хүнс шинж тэмдэгний үед маш яаралтай одоо эмчит хандаж яаралтай арга хэмжээ одоо авах шаардлагатай байдаг. Тэгэхээр одоо юу гэдгийг магадгүй нэлээд тийм хурц хүнсний харшил илрээд одоо эмнэлэгт очихоос өмнө яаралтай бас нэг авах арга хэмжээ эцэгхийн талаас ч юм уу тийм арга хэмжээ байдаг болов. Нүг хүнсний харшлын шинж тэмдэг нь одоо харилцаа адилгүй илэрч болно л доо. Зарим нь одоо хүчтэй илэрдэг ч юм уу, зарим нь арай шинж тэмдэг багтаа илэрх ч юм уу. Тийм тохиол ер нь бол эмчит хандлал гэж зөвлөн дөө. За ингээд бид одоо хүнсний харшлын талаарх мэдээлэл зөвлөгөөг та бүхэнд хүргэлээ. Тэгээд хоол судал хүнсний аюулгүй байдлын эрдэм шинжилгээний ажилтан Гамболтортой баярлалаа. Ажил амжилт хүсье. Баярлалаа.